8 сар 9 сарын хүүхдийн мөнгөний гүйцэтгэл тасар хандлагатай байна. Их усүрэн тодорхойгүй байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монгол Улсын ерөнхий сайд хүүхдийн мөнгийг Монгол Улсын бүх хүүхдүүдэд өгнө. Нөхөн олгоно гэдэг амлалтыг өгсөн байгаа. Яг одоогийн байдлаар 600 мянган орчим хүүхдийн мөнгө авч байгаа. Монголын нийт хүүхдийн тоо сая гаруй байгаа. Нийт хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгохын тулд 240 гаруй тэрбум төгрөг зайлшгүй шаардлагатай байгаа. Төсвийн хуульд тодтол хийхгүйгээр засгийн газрын нэг сайд мэдэгдэл гаргаад мөнгө өгөхгүй тухай шийдвэр гаргаж болохгүй. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулиас 3 хоногийн өмнө ерөнхий сайд нь Монгол Улсын эдийн засаг 4.5% өсөлттэй байна. Төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давсан гэж ярьсан байна. Тэгэхээр одоо мөнгө байгаа бол төсвийн орлого давчихсан байгаа бол төсөвтөө тодтол хийгээд хүүхдүүдийнхээ мөнгийг бүрэн дүүрэн олгоё гэдэг асуудлыг бид нар тавьж байгаа. Бүх хүүхдүүд одоо мөнгөний олохын тулд 80 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгах хэрэгтэй гэж ярьж байна. Тэгтэл засгийн газрын гишүүд одоо өөрсдөө 744 тэрбум төгрөгийн концессийн гэрээ байгуулад одоо Бямб засчтай сайд Намтай баяр ерөнхий сайд хүртэл компани авцсан байна гэж байгаа. Магнатаар ярьж байсан. Тэгээ одоо энэ дээр ардс намын зүгээс ямар хяналт тавьж байна? Энэ одоо 80 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгахын төлөө ингэж ярьж байхад чинь одоо 744 тэрбум төгрөгийг өөрсдөө хуугаад авсан байна шүү дээ. Засгийн газрын нэр бүхий сайд нар төсөв хүндрэлтэй байгаа энэ цаг үед хууль бусаар 750 гаруй тэрбум төгрөгийн концессийг өөрсдийн компанид бичиж оруулж ирсэн байдаг. Энэ одоо хууль зөрчсөн үйлдэл дасан зогсоохоор төсвийн байнгын хороо Монгол Улсын ерөнхий сайдад бид хандсан. Одоо ээлж тус чуулганы үеэр энэ асуудлыг бид дахин ярих болно. Хэвээ хууль бус үйлдэлээ зогсоохгүй бол холбогдох сайдтай хариуцлага тооцох хүртэл гарах хэмжээг бид тавих болно гэдэг давхад дуулах. Төсвөөс гадуур их хэмжээний хууль бус мөнгө эрх баригчид зарцуулж байгаа энэ явдлаа зогсоохгүй бол улс төрийн хариуцлагын асуудлыг гэсэн бид хөндөж тавих болно гэдэг давхад дуулах.